Эрхэм хүнс үйлдвэрлэгчид, чуулганы зочид төлөөлөгчдөө та бүгдийн амгалан илтгэе. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд хүнсний аюулгүй байдлыг хангахад онцлон анхаарч өнөөдрийн чуулганыг санаачлан зохион байгуулж байгаа юм а. 2010 онд шинжлэгдсэн Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримталд аюулгүй байдлын чухал хэсэг бол хүнсний аюулгүй байдлын асуудал хэмээн тусгасан байдаг юм а. Хүнсний аюулгүй байдал нь олон жил яригдсан ч ямар ч шийдэлд хүрээгүй иргэд сонсохоос ч залах болсон улирт асуудал болжээ. Одоо элдв тодорхойлолт өрөө тунхгаа орхиод бодит ажил шийдэлд хүрмээр байна. Импортын хүнс аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байгаа нь тодорхой болсон билээ. Үүнээс болоод ийм тийм өвчлөл үхэл хагацад их байна гэж ярьсаар битсээр байгаад бид төжирчээ. Сүүлдээ хүнсний аюулгүй байдал гэдэг нь дарга нарын аманд эргэлддэг хил зүг маягтай ойлгоход хүрч байна. Би элдв нөхцөл шалтгаан тоочж номчголгүй шууд барьж аваад шийдэх шийдлүүдийг энэ чуулганаас гараасаа гэж ихэд хүсэж байна. Төрийн бодлого нь өрөө тунхгаасаа илүүтэйгээр тодорхой шийдлэр дамжиж хэрэгждэг. Бид хүнсний аюулгүй байдал сайнгүй байгаа, импортоос ихээхэн хамааралтай байгаа, дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих нь чухал гэгчлэнгээр хичнээн ч ярьж болно. Сайхан үгс өнөөдөр хоол болохгүй. Яг тодорхой үйлчилгээ, нөлөө үзүүлэх шийдлүүдийг бид нар эрэлхийлж засгийн газрын яамны шийдвэрийг одоо болгомоор байгаа юм а. Жишээ нь хүнсний үйлдвэрүүдэд урт хугацаатай хүү багтай үйлдвэрлэлийн зээл олгож байж гэмээн эргэлтийн хөрөнгөтэй болж өрсөлдөх чадвар нь сайжрах юм а. Компани хүнсний салбарт ажилласан жилийг жишээ нь 5 юм уу 10, 15 жилд үйлдвэрлэж нийлүүлдэг бүтээгдэхүүнийх нь хэмжээ, чанар зэрэг үзүүлэлтийг харгалзаад ийм бодит дэмжлэгийг үзүүлэхгүй бол одоогийн шиг 20% хүйтэй арилжааны зээлээр өөдлөхгүй. Чингис бондын зээлээр үндэсний үйлдвэрүүд тоног төхөөрөмжөө шинжилсэн ч 3 жилийн хугацаатай зээл үр дүнгээ хангалтгүй өгөхгүй байгаа юм а. Хятад ард улс гэтэл ноолоор бэлдэх компаниудад маш сайн нөхцлөөр зээл олгож ингэснээр бэлтгэн нийлүүлэлтэд хангалттай хэмжээнд өрсөлдөөнд ноёлж чадж байна. Бараг зах дээр өдөрт 80 тонн жимс хүнсний ногоо импортоор орж ирж байгаагийн их нь пестицид болон хадгалтын хугацааг уртасгах химийн бодисоор хордсон эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангахгүй бүтээгдэхүүнүүд байна гэдгийг дээр доргүй бид мэдсээр ярьсаар байдаг. Гэтэл Монгол улсад нэг үе бодвол хөлөмжийн аж ахуй боломжийн хэмжээгээр хөгжиж хөлөмжийн аж ахуйг засгийн газраас шөнийн захиргааны тариф халаалтын өнгөлтөнд хамруулж бодитоогоор дэмжиж өгөх юм бол гарал үүсгэн тодорхойгүй хортой ногоо импортлыг хязгаарлах бодит шийдэл нь болох юм а. Монголын хүнсний үйлдвэрүүд суурлагдсан чадлынхаа 30% л ашиглаж байгаа засгийн газар нь тэднийг бодитоор дэмжих талаар хуруугаж хөдлөх шинжгүй элдв тайлбар тавьсаар сууна. Дэлхийн худалдааны байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд бид дотоодод үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүний импортод 20% гайлын татвар тавьгад чамлахааргүй хэмжээний дэмжлэг болох юм а. Манай хоёр хөрсдөгд дотоодын зах зээлийг импортын 32%-ийг татвараас нь хамгаалж байна. Бид тэдэн шиг хэмжээнд хүргэж чадахгүй юм гэхэд одоо байгаа 5% татварыг зөвшөөрөх хэмжээнд 20% нь хүрэхэд үлэмж дэмжлэг болно. Төр нь үндэснийхээ үйлдвэрлэлээ хамгаалахгүй юм бол зах зээл тэднийг өмгөөлөхгүй. Монгол улс маань одоо 3.1 сая хүнтэй нийт 70 гаруй сая толгой малтай 1 сая гаруй га тариалангийн газартай байна. Энэ тоог бол энэ дээр дурдсан 3 тоо бол чуулганд оролцогч таавг нь бас нэгийг бодогдуулж байгаа хаа. Бид газар нутгийнхаа зөвхөн 1% тариалан эрхэлдэг. Ургац сайтай жилийн дотоодын гурилын хэрэгцээг хангаад илүү гаргахын магадлал байна. Хэрвээ тариалангийн талбай хэмжээг 3% хүргэх юм бол гурил буудаа хэвэг болон төмөс луун рапс экспортлох билегийн зах зээл бидний хажууд байна. Оросын холбооны улс руу 2014 онд 4958 тонн төмөс, 2015 онд 720 тонн луун, 2016 онд 200 тонн төмөс экспортлсон байна. Хятад улс руу 2016 онд 42100 тонн хэвэг, 489.5 тонн өвс, 489 тонн бас рапс экспортлсон байх юм. Монгол гурил гомиг авах сонирхол урд өрсөлдөөл хангалттай байдаг. Гагцхүү нийлүүлэлт нь алга байдаг. Нийлүүлэлтийг
дэмжих төрийн бодлого зохицуулалт бас алга байна. Жишээ нь Вьетнамын засгийн газар цагаан будааны тариалтынхаа 70% тариачин өргүүдээс худалдан авч дотоодын зах зээл дээр болон экспортод гарах ажлыг төр нэг цонхны бодлогоор шийдвэрлэж байгааг харахад бол тэнд ажлын байр мөн экспортын бодлогыг бол маш тодорхой гаргасан байдаг. Өнөөдөр бидэнд улаан буудаан урамшуул гэж тоон дотомд 50-аас 70 мянган төгрөг олгохоос өөр олигтой шийдэл одоохондоо хараахан арга гараагүй байна. Энэ аргач бас цагийн ихээр бас хуучирч салбарын хөгжилд дэм өгөхөө болсон байна. Услахаатай тариалан хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх нь урамшуул болохоос илүү чухал болсон байна. Өнөөгийн нөхцөл. Махны экспортч бас боломж их байдаг. Оросын холбооны улс руу ихэд 2014 онд 1460 тонн адууны мах, 360 тонн үхрийн мах гаргасан бол 15 онд адууны мах 1620 тонн, үхрийн мах 860 тонн, 2016 онд адууны мах 1900 тонн, үхрийн мах 600 тонн тус гаргасан байна. Хятад улс руу зөвхөн өнгөрсөн онд ихэд үхрийн мах 4 тонн, адууны мах 6000 тонн, ямааны мах 860 тонны экспортлсон байна. Энэ тоо бол их хангалтгүй чамлалтай тоо. Энэ хэмжээг хэд дахин нэмэгдүүлэх боломж Монгол улсад байгаа. Гагцхүү олон жил бид маш их зовлон тооцсон шийдлүүд нь гарахгүй байна. Мэдээж энэ бол малын гаралтай өвчнөд холбоотой асуудал. Өнөөдөр бид дөрвөлтэй алсын хараатай шийдлүүдийг гаргах хэрэгтэй болоод байна. Энэ чуулганаараа бид нар хилэлцэж энэ саналуудыг та бүхнээс сонсож шийдлийг засгийн газарт гаргахыг шаардах болно гэсэн ийм бодолтой байна. Ингээд өнөөдөр тулгамдсан асуудал буюу хүнсчдийнхээ асуудлыг анхудаа чуулганаараа хилцээ. Энийг Монгол улсын ерөнхийлөгчид санаачилж байна. Эндээс гарсан шийдлүүд юу гарах ёстойг та бүхэн өөрсдөө гарч ирж энд элен далангүй ярих баха. Ингээд энэ хүү чуулганд оролцож байгаа сайд сэргэлэнд бас талархаж байна. Энэ шийдлийг засгийн газраар түлхүүлж оруулаарай гэж хүсье. Өнөөдөр хүнсний асуудал бол нэн тулгамдсан асуудал гэдгийг бид нар дээр дооргүй ярьж хэлэх ёстой. Өнөөдөр энэ асуудлыг бид нар телевиз, радио, сонингоор бүгдээр нь хэлэх ёстой. Хүнсний асуудлаар дамжиж өнөөдөр бид нар ямар байдалтай болоод байгааг мөн та нар хэлэх ёстой. Өнөөдөр хүүхдүүдийн өвчлөлийн асуудал байна. Нэн ялангуяа шүдний өвчлөлийн асуудал бол аимшигын хэмжээнд хүрсэн байгаа. Өнөөдөр 10 хүүхдийн 9 нь тодорхой ямар нэгэн байдлаар шүдний өвчлөлтэй байна. 10 хүүхдийн 8 нь шүдний цоорлонд дэнтсэн асуудалтай байна. Энэ юутай холбоотой дахиад хүнсний асуудал. Эцэг эхчүүд маань өнөөдөр хүүхдийнхээ өвчл шүдний асуудал руу анхаарах болсон байна. Мэдээж ядуурл ажилгуудын талаар ярина. Өнөөдөр 6 ам бүлтэй айл 2 шүдний шооцтой байна. Гих жишээтэй энэ олон асуудлыг бид нэн тэргуунд ярих хэрэгтэй болсон байна. Өнөөдөр бид газар нутгийн дөрөв бий хэлсэн нэгэн хувьд нь газар тариалан эрхэлдэг. Нэгэн хувиа 3 хэмжээнд үргэх юм бол бид газар тариалан дээрээс Монголын хөрсөнд ургаж байгаа үр тариагаа экспортлох боломж байгаа. Өнөөдөр урд төршөөс ирсэн жишээ нь өөр монголчууд ирээд Монголоос ургасан Монголын гурилаар хоол хийхэд улаан буудаа үнэртдэг гэж байна. Манай гурилнаас буудаа үнэртдэггүй. Энэ юу гэж яана гэхээр манай хөрс бол өнөөдөр ямар хэмжээтэй экологийн гэж яриад байдгаар манай хөрс химийн бордоонд хордоогүй ийм сайхан хөрс байгаамаа. Эндээс би дахиад хэлгээд ямар нэгэн байдлаар шийдэл гаргаасаа. Өнөөдөр энэ хүнсний салбар дээр олон жил шудраг өөрсдийнхөө хөдөлмөрөөр явсан 5 жил, 10 жил, 15, 20 жил ажилласан компаниудад компанийх нь түүхээр нь банкуд зээл олох ёстой гэж бодож байгаа. Энэ салбартаа үнж байсных нь. Яагаад гэвэл энэ хүнс гэдэг бол үндэсний аюулгүй байдалд өнөөдөр маш тулгамдсан асуудал. Өнөөдөр энэ салбартаа ингэж ажилласан хүмүүст банк барьцаа, үндсэн хөрөнгөч гэдэг юм янз бүрийн шаардах шаардлагагүй гэж би үзэж байгаа маа. Эндээс энэ дүгнэлт гараасаа гэж тооцож байна. Мөн энэ хүнсний салбарт ажиллаж байгаа компаниудад банкны зээлийн хүүгийн төр тодорхой хэмжээгээр буулгах ёстой. Сарын 2-оос дээш хувьтай хүнсний салбараар хүнсний бизнес хийнэ гэсэн ойлголт байхгүй. Санал нэг байгаа гэж бодож байна. Мөн хөдөлмжийн аж ахуй өнөөдөр бид нар дөрвөн улиралтай өвөл
ямар нэгэн байдлаар газар тариалан эрхлэх хэцүү учраас хүлэмжийн аж ахуйг тэтгэх, хүлэмжийн аж ахуй хүлэмжийг барьлаа гэхэд энэ дулааны өвөл, дулааны тэр эрчим хүчнийх нь асуудлыг бас тодорхой хэмжээгээр шийдэх ёстой гэж. Ингэсэн тохиолдолд бид нар өнөөдөр хүнсээ дотооддоо 100%-аар хангаад зогсохгүй экспорт нь гарах боломжтой. Бид нар сая дурдлаа тодорхой хэмжээгээр бүс нутагт Оросын холбооны улс руу төмс луу унгаа тодорхой хэмжээгээр экспортлсон байна. Яагаад бид нар энэ экспортыг хөгжүүлэн дэмжиж болдгоо? Бүс нутгийн худалдааг Оросын холбооны улс хятад улстай бид нар тодорхой хэмжээгээр бүс нутгийн худалдааг тодорхой 100 км, 50 км, 200 км ч гэдэг юм уу хооронд тодорхой хэмжээний гайлын хөнгөлтүүдийг одоо дэмжснээр бүс нутгийн хоорондын худалдаанд хөнгөлт үзүүлж дэмжих ёстой юм аа. Төмсөө экспортлж гин гэдэг бол бидний хувьд бол анхны том алхмууд гарсан байна. Гэсэн ийм ойлголтуудыг өнөөдөр ярих гэж энэ чуулганыг хилцүүлж байгаа маа. Ингээд нэг нөгөө та бүхэн зовлон жаргалаа яриад эндээс засгийн газарт бас тодорхой хэмжээний шийдэл хүргэсэн ийм чуулган болоосоо гэж хүсэж байна. Баярлалаа.